Дайн дажингүй инхийн цагт эрс цэргийн алба хаахта цэрэг эрс тамлал яргалал үзэж амиа алдаж зарим нь нэрэмдэг болж байгаа нь нийгэмд байнга түгшүүр төрүүлдэг явдлын нэг босоор ирсэн. Тиймээс ч оны цэргийн ялгаа гаргахгүй арга хэмжээ болгож хугацаад цэргийн албыг 3 биш 1 болгосон байдаг. Гэвч харгислал олон биш гарсаар байгаагийн жишээ нь Зүүн Баянгийн 336 дугаар ангид болсон үйл явдал болж байна. Энэ сарын 22-нд тухайн ангид 19 настай залуу алтан амиа алдлаа. Түүний хариу болгож 336 дугаар ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авчээ. 336 дугаар ангийн захирагч Хурандаа Өлзий баярыг албан тушаалаас нь чөлөөсөн байна. Мөн захирагчийн 1-р орлогч штабын дарга Дид Хурандаа баяраг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгсэн тул албан тушаалаас нь чөлөөллөө. Түүнчлэн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч ахлах дэслэгч Дид ахлагч нарыг албан тушаалаас нь чөлөөсөн байна. Тэднийг хууль хяналтын байгууллагын мэдээлэл өгч шалгуулж байгаа юм байна. Асуудал ингээ зогсохгүй 336 дугаар ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, арт талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцож ажил үргээс нь чөлөөж байгаа хэмээн Батлан хамгаалахын яамны мэдээлэлд дурджээ. Амиа алдсан цэргийн ангийн захирагч нь Хурандаа Өлзий баяр. Түүнийг 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх үед тэр ангийн 2 албан хаагч хээрийн сургуулалтын үеэр гранатад өртөж амиа алдсан хэрэг гарч байжээ. Үүний дараа зэвсэг түвшний 350 дугаар ангийн захирагч Хурандаа Өлзий баярыг үүрэгт ажилласан чөлөөж арга хэмжээ авсан ч тэрээр удалгүй 336 дугаар ангийн захирагчаар томилогдсон байна. Дорногов аймгийн Зүүн Баян сумдах зэвсэг түвшний 336 дугаар ангид байлдагч баяр цогтыг тэгэлсэн хэрэг 2017 оны 1-р сарын 23-нд гарсан байдаг. Тухайн үед байлдагч баяр цогтыг харуулын байранд гал түж дулаацсан гэж харуулын дарга Дид ахлагч Инх Цолмон хүйтэн цементэн талбай дээгүүр эдэр 9-ийн хүйтэнд хөл нүцгэн гүйлгэн илгээр нь газар хэвтүүлж хүйтэн ус цээж рүү цацах зэргээр шийтгэж байжээ. Энэ хэрэг шүүхээр орж шийдвэрлсэн ч хэрэгсэхгүй болоод өнгөрчээ.